Тиймээс тэрээр балаачид тохирхойг анхааруулна. Жэхүү манагийн хүчний талбар гаргахад балаач өөрийнхөө эргэн тойрон цаад үүсэх босогч энэ хүчний нэгтгэхийн аргагүйгээр манагийн садыг хагшин бүтнэргэн. Жэхүү хөнгөрийн дурсамжинд харсан тор өнөмсхийн аргагүй хүчтэй байсныг санаад хаймдаж ч гэсэн яг адилхан гэж бодно. Тэрээр богино хугацаанд илүү хүчтэй болох царын ганц арга зам бол илүү хүчтэй өрсөлд хүчтэй үргэлжлүүлэн тосдох явдал гэж шийднэ. Балаач тэр даруй тэхэн цавчгийг оруулж тогловч манай залуу дайртаас дайсхийн. Өдөлгүй тэд хоёулаа мөргөлдөх бөгөөд тус тусын балмангийн хүчинд хүрээлэн буй орчинд тесрэх энергийг язгаруулж балаачийг хэдэн фут өндөр тэнгэр үүд шидэх болно. Гайхширсан Камила түүнийг шидэрээ барьж яваад энэ халбсагч Европын холбооны өдөр бичиг яаж юм байдлаар ярьж чадсныг гайхна. Балаач амнаас нь цасаар хойдон ухаангүй газар тунна. Камила ийм мангасыг хотод тэнүүчхийг зөвшөөрч чадахгүй гэж шийднэ. Жэхүүн явах гэж хахад Камила түнлүү эргэж хараад өөрийг нь үнэхээр цогтаар хоног гэж бодож байгаа эсхийг насна. Тэрээр там гал химээх ур чадвар болон салхи хөвч химээх өөр нэг ур чадварыг идэвхжүүлж асар том харанхуй энергийг язгаруулна. Энэ хооронд нойроор систем Жэхүүнд ашигласан хэвтрүүлгийн ур чадварынхаа шийтгэл болгон манаас шүтэн төр хугацаанд хязгаарчлалт тохолсныг мэдэрнэ. Хила манай залуу юу хийж чадахгүй гэдгийг ойлгох үедээ түүнийг хангалттай хүчилсэн гэж үзээд тэднийг тэндээс гаргаж авна. Нөгөөдөөгөр Камила түүний дайрч дүрсэл бичтэй хүрхээсэж өмнө манагийн хариу үйлдэл алга болсныг мэдрээд түүнийг мөрдгөр бодно. Гэсэн хэдий ч хөл дээрээ бүссэн балаач түнлүү явах нь хитрхи аюултай тул үүнийг орхихыг хэлнэ. Тэрээр үндсэн бааз руугаа буцахыг санаж болгоход Камила түүнээс тэдэнтэй холбогдох дургүй байж үндэ идэвхтэй байгаас хэрэг асууна. Гайхширсан Камила балчид түүнийг ердийнхөөсөө өөр байгаа хэлээд ямар нэгэн зүйл тохиолдсон эсхийг асуухад тэрээр халблагч өөрийг нь зориудаар халаагүй гэдгийг мэдэрнэ. Үүнийг сонсоод Камила үндсэн рүү холбогдохоор шийднэ. Түүнийг ганцаараа үйтгэхэд балааг тэр хүнийг сайн танихгүй ч дахин нэг өдөр таашна гэдгийг мэдж байлаа. Тэр үед дахиж цааж өгөхгүй гэдгийг баттай мэдж байв. Харин тэр үед Хизажи хүнийг дэндүү түргэн зантай байгаад нь зэмсэн ч Жэхүүн зүгээр л инээгээд одоо гэрсүүгээ харьж олно гэж хэлв. Маргааш нь Жэхүүн өнгөцний буудлыг хасартаад энэс тодлох хүлээн авлаа. Энэ түнд яагаад зархсан бэ гэвэл ямар санал авах дугууланд бүртгүүлэхээ шийдсэн гэсхийг нь асуух гэсэн. Дугуулан бол улс орны бүх рейдер сургуулиудын үндсэн бодлогын нэг бөгөөд рейдерүүдэд зориулсан үйл ажиллагааны нэг зөв юм. Ихчлэн 2-3 дугаар курсын шинэ эсэгчдийг татахын тулд дугуулан байгуулдаг ба олон нийтийн байгууллагын хүслийг авдаг байна. Энэ явцад академи зуусчийн хорамж авдаг бөгөөд оюутнууд ч мөнгө олох, танил талтай болох боломжтой болдог. Дугуулан бол гэж буюу холбоонд эсэхээс өмнө үйл ажиллагаагаараа дамжуулан туслах хөрөмжлүүлэх хэрэгсэж юм. Энэ нь сайн санаа мэд санагдагч Жэхүүний хувьд нөлөө бүхий гэлбэр ороход тусалж байвал ямар нэгэн ашигтай байлаа. Үгүй бол зүгээр л алдагдал юм. Өнгөрсөн ямдартаа Жэхүүн баг зэрэглэлийн дугууланд орж усмаар барах боос шиг болж дууссан. Одоо цагт тэр ямар ч байсан найзуудтайгаа ижил дугууланд орохоор төлөвлөсөн байсан ч тэрэн дүүнийг амархан босгож өгвөл сонирхолгүй гэж боджээ. Тэрээр энэт хараахан мэдэхгүй байгаа бөгөөд тохирхойг нь олно гэдгийг хэлв. Энэ тэд бас ижиж дугууланд орохоор ярилцж байгаагаа хэлээд бусд нь уцаар сонсож байхад түүний хамт нэг бисхийг асуув. Жэхүүн түнд өөрөө сонгосон дээр байх гэж бодож байна гэж хэлв. Тэгээд богинохон засарчхын дараа юужин уцыг нь авчжээ. Хянаас ганцаараа дугууланд орч тэдний хаяхаар төлөвлөсөн эсхийг ууртаа яасав. Манай залуу тэдэнтэй хамт нэг дугууланд орно гэж амлаагүй гэдгээ сануулахыг хичээсэн ч юужин нэгэнд баг болсон бол өргөлт баг байна гэж зүтгэжээ. Манай залуу түүнийг анхны зэрэгчийн үр өгөөжийг нь сонирхоод байна. Химээ шогсон ч юужин үүнийг тоохгүй байгаагаа хэлв. Эцэст нь Жэхүүн ижиж нөхцөлтэйгээр тэдэнтэй нэг дугууланд орохыг санаж болгосон боловч академидаа буцаж очиод хэлнэ гэж хэлжээ. Дуудлахаар тасарсны дараа Жэхүүн удахгүй дугууланд орох ёстой гэдэг нь түүний өнгөрсөн амьдралд тохиолдсон нэгэн зүйл артж байгааг илпиж байна гэдгийг санав. Дугуулангийн бүтгэхийн хугацаатай зэрэгцэн гадаамын хартай ажил төвчлэн явагддаг бөгөөд Мис академийн баригдсан хаалттай бисэд байждаг бөгөөд академийн гадна талд одоо ч маш олон мастерууд бий. Мис академийн мастеруудын тоо багасгахын тулд жиж бүр гадаамын хартай аяллаа арга хэмжээг зохион байгуулдаг байжээ. Жэхүүн портлаар Данжин академи руу буцаж очиад байрандаа ирэв. Хизатай ярьж байх зур тэрээр өнгөрийн өгсөн бэлгийг харахыг санаж болгов. Гэтэл гинт хиллаа хөшиж ярихсан бөгөөд Жэхүүн түүнээс юу болсныг асуухад хэмдэлийг ууж цаг хоцсон. Талаараа өөрт нь хийж яснаа сануулад одоо түүнийг соржигдсныг мэдэрсэн гэж хэлв. Харин тэр үед хэмдэл орон зай ханыг нэвтрэн гарч ирээд хааштай бүсрэн мөшгөн орлоо. Тэр клонд ийм байдлаар ич хүртэй байдалд орсондоо бухимдаж байв. Эргэн тойрноо хараад энэ газрыг хаасан болохыг анзаарч хаалаа өөрийг нь хүмүүсээс хол байх гэж орцсон болов уу гэж гайхав. Тэр маш их уурж бүр дортуулах гэсэн шиг ойрцохныг монстр түүнийг олж хараад өдрийн хоолой болохоор ард нь өсрөн бүү. Хэмдэл тэр монстр руу харахын тулд жиргэж харсгүй зогсож байсан. Төг ямар нэгэн тэмцэл хийхгүй байгааг нь харсан.
Монстр урагш бүхийж түүнийг зааж харцаадаг. Монстр түүний толгойг амаараа тарсахад хиймдэл гараа чангатгаж асар их энерги сороосон монстрын толгойг хэсэг бүц болгон тас авчив. Хиймдэл жаахан зугаацж манаагал дүртэй уулзсан түүнийг сархаар шийдэв. Харин тэр үед хаяа хиймдэлийг мөлөс академийн ойролцоо хартаа бүслүү явж байгааг мэдээд харамсан онцлоо. Манай залуугийн царайг харуул тэр хиймдэл яагаад тийшээ явж байгааг мэдж байгаа гэж хаяа сэжигсв. Тэгээд жүн түн мөрсөн оюутнууд тэнд л майхтай ажиллаж хийх гэж байгаа гэдгийг хэлв. Хиймдэл юу хүсэж байгааг ойлгоод хаяа санаа зовж ирв. Хиймдэл яг одоогийн ирээдүйг үнсэх чадвартай болохоор жихүний ирээдүйг олж харсан байж таархан. Найзууд нь үүнд толтохныг гэдгийг манай залуу ойлгоод хэдийгээр үнийг хүсэж байсан ч сэтгэвшин зовж ирв. Тэрээр хиймдэлтэй нүр толон толдохын тулд чадах чинээгээрээ биш төвшөө шийдэв. Тиймээс рөнгөрийн бэлэг хүү зэрэг төс болохыг шалгахаар шийдэв. Жүн рөнгөрийн бэлгийг нээгээд аврагын цаст химээ хэрэглэж дуустал эд зүйлийг олж авлаа. Энэхүү эд зүйл нь хүч чадал болон оюун ухааныг нэмэгдүүлэх чадварыг агуулсан сплэс зэрэгчлийн эд зүйл юм. Гэхдээ энэ зүйлийг зөвхөн хүч чадал болон оюун ухааны хамгийн бага шаардлагыг хангасан үрийг ашиглах боломжтой. Тиймээс агуу болох руу ороход зэрэгчтэй байх шаардлага тавьж ээжээ гэж хүн таамагсав. Энэ зүйлийг ашиглахын тулд тэрээр оюун ухаан болон хүч чадлын зэрэглэлээ 105-аас дээш болох шаардлагатай бөгөөд энэ нь түүнээс зэрэгтэй болохыг шаарддаг. Үүнээс гадна жүн рөнгөрийн уур хилэн гэдэг пассив ур чадварыг авсан бөгөөд энэ нь болон васкеруудын эсрэг өх бүх хэрсийг хоёр дахин нэмэгдүүлдэг онцгой зэрэгчлийн ур чадвар. Хаяа түүний ур чадваруудын талаар юу бодож байгааг хүүхдтэйгээр асуугаад хоёр дахь сарждаа яарах хэрэгтэй гэж хэлж байсны шалтгаан нь энэ байсан юм. Химэн сайрхав. Хүн ч мөн сэтгэл хангалуун байсан бөгөөд түүнийг яаруулсан тасархан толгойг нь нэсв. Гэвч хийж түүний гар хүрэхгүй газарлаа өсрөн холдож юу хийж байгааг нь асуув. Эцэст нь тэр тайвширч хүний төрх рүүгээ буцаж хуурав. Тэгээд түүнд тасрахныг арга мэдхээ хэлв. Маргааш өдөр нь тордын цахилгаан ур чадварыг туршиж үтсний дараа жүний нүд болон хамраас цус гочж байгаа харагдав. Энэ тэнч амар биш байна гэж тэр хэлээд гомдолцоход. Түүний олж авсан ур чадвар бол эсэргэж эсвэл онцгой зэрэгтэй харьцуулагдмааргүй. Домогт зэрэглэлийн ур чадвар учраас энэ бол байх ёстой зүйл гэж хэлж түүнд хэлв. Хэрв тэр хангалттай төвшөнд хүрч чадахгүй бол зөвхөн тэр ур чадварыг ашиглах гэж орждоод бие сүйтгэн гэж тэр анхааруулав. Тэгээд Жэхүн тэр ур чадварыг аль болох хурдан ашиглаж сурах хэрэгтэй гэдгээ ойлгов. Хэсэг хугацааны дараа тэрээр цугаалж байхдаа төвшин ахих харгацаамыг бодож байлаа. Тэрээр системээс хэсэг хугацааны өмнө өгсөн өдний бүх хэрээг устгахыг шаарддаг. Хэрээний ангууч химээх тусгай даалгаврыг садав. Тэрээр 5-аас 9 дахь ганцхан хэрээг устгасан бөгөөд хоосон карт болон зэрэглэл ахиулахад илүү олон хэрэгтэй байв. Энэ нь одоохондоо царын ганц арга зам мэт санагдж байгаа ч цаг хугацаа шахаж байгаа тул тэнч сайн санаа биш байлаа. Тэрээр мөн торын чадварыг хэд удаан ашигласнаас үүдэн бид гарсан данхын гэмтгийг золиослолоор эмчилж болгоч. Энэ нь асуудлын гол үндсийг шийдэж чадахгүй гэдгийг бодож үзв. Гэтэл ойролцоо хоног машин Жэхүндөө сигналцсан тул тэр найз эсвэл дайсан яжин болохыг харахаар хүлээв. Тэр нь гэлтийн тэргүүн жиүн байсан бөгөөд ийм газар таарна гэдэг санамсаргүй хэрэг гэдгийг ч зөв хэлв. Манай залуу түүнийг таньсан бөгөөд саяхан тэрнтэй гэрээ байгуулсан гэж дуусан болохоор Лотос гэж түүнд сайн хандж байгаа эсхийг асуув. Жэхүн түүнийг яагаад өөрийг нь хайж ирснийг шууд ойлгоод энэ дүүртэй нууцхан тул дэндүү завгүй биш байна уу гэж хашуунаас. Эцэст нь тэр түүнээс өөрийнх нь талаар ямар нэгэн хувийн мэдээлэл шалгасан эсхийг асуусан нь Жинэг агшруулав. Нөхцөл байдал хурцтмал байгаа тул хийж явах болсноо хэлхээ шийдэв. Ойролцоох газарт санжийн нугдах ур чадвараараа өөрийгөө давчлав. Тэрээр өдөргүй сайн луу залхаж Кортер гэж Жэхэнтэй холбогдсон талаар мэдээжв. Тэрээр мөн Жүний зогсожсэн зөв рүү харсныг нь хараад өөрийг нь дагаж байсныг Жүн очь мэдсэн байж магадгүй гэж бодож байгаагаа түүнд тоолхов. Төд өдөлгүй манай залуу Жүнтэй ганцаарчиж уулзаад яагаад өөрийг нь хайж алах болсныг асуув. Тэрээр түүнийг багтаа эсвэж хүсэлтэй байгаа хашууд хэлсэн бөгөөд Жүн түнд аль хэдийн гिचтэй гэдгийг мэдэж байгааг нь сануулв. Саналаа илүү сонирхолтой болгохын тулд тэрээр нийт хогийн саяг санаж болгоход манай залуугийн нүд бүжтэй. Тэрээр асар өндөр үн цэнтэй зэрэглэлийн гэд зүйлийг зүгээс өгөхөөр санаж болгож байгаа мэт харагдчихвэ. Харин тэр үед хилжин сүмрөө очиж өөрийнхөө хүчний зарим хэсгээс зээж дүүшгийг хилжээсгүй харъя. Хил хаяад хандан тэр бол ердөөс өөрийнх нь хилдэхийн учраас хүчийг нь өгсөн ч гэсэн түүний гарт тогтургүй байх болно гэдгийг сануулв. Хаяа үүнтэй санал нийлж байгаа бөгөөд үүний зөв ашиглаж чадахгүй эсвэл ашиглах гэж орчлоод өгч магадгүй гэвчээ хүлээн зөвшөөрөв. Тэрээр хүч хүлээн авч амьд үлдсэн ч удахгүй өгөх байх гэвчээ хүлээн зөвшөөрч байна. Хаяа үүнийг хийхийг хүсэж байгаагаа шийдсэн нь тэр үүний төлөөл оршдог учраас юм. 5 дахь сарждын хөтөч бас агуу дайсны луужингийн хувьд тэрээр зөвхөн түүний болон зөвнлийн төлөө оршин тогтнодог гэдэгт итгэдэг. Хич үүнийг хийх өөр нэг арга байх ёстой гэж эсэргүүцэв. Гэвч хэл дээр ирээдүйг харж чадахгүй байсан ч Жүн бүхэл тэмцлийн дунд ямар ирээдүй бүтэхийг харахыг үнэндээ сонирхож байгаагаа хүлээ. Хич түүнийг шийдвэрээ гаргасныг ойлгоод хүчээ өгөхийг төвшөөрсөн ч ямар ч шийдвэр гаргасан бай ад жаргалтай байгаасай гэж хүсв. Үүний зэрэгцээс нь гэлтийн мастер Жэхнийг өөрөө ятгах гэж оролдох байх гэж бодож байгаа хэлв. Жэхин мөнгөнд хор тавьчих хүн биш гэдэгт тэр итгэдэг байсан ч мөнгөнөөс илүү үн цэнтэй зүйл санал болгож чадна гэдгийг сайн сануулхад Жэхний чадварыг өөрөөсөө илүү өндрөөр үнэлснийг сайн ойлгов. Гайхсан Сүнжээ түүнээс Жэхнийг зүгээр орхих гэж байна уу гэж асуухад
Жэхэн дэлхийн хамгийн хүчрэх рейдер босох замдаа хэдийн орцсон учраас энэ өөрөөс шалтгаалгүй гэж тэр хариулв. Юудач тэрээр өөрийнхөө сонирхлыг татсан зүйлийг хинт ч хизээж алдаж байгаагүй бөгөөд цаашид чадахгүй гэдгээ мэдэгдэв. Куртер гэлтийн хорлын өрөөнд Жан түүний санаж болгосон зүйлийн талаар юу бодож байгаа Жэхэнгээс асуув. Тэрээр Жэхэн ямар нэгэн зүйл хүссэн учраас л өөртөө хамт сууж байгааг ойлгоод энэ жиг Нитогийн саяг ширээнгээр авчрахыг хүснэ нь манай хүүгийн анхаарлыг татав. Нитогийн сая бол Жэхэний амьдарч балангийн дараа 2 дугаарт бичигддэг алдартай ир байсан бөгөөд Жун ягаад үүнийг өөрт нь үзүүлж байгаа юм бол гэж шалангаа асуув. Эцэст нь Жэхэнд хоёулаа бидэгээ шударга хайг санаж болгов. Өөрийн хүслээ гүйцэлдүүлэхийн тулд Жэхэний ор гинт өөрчлөгдөж юу хүсэж байгаагаа хэлхийг түнээс шаардсан нь дөнгөж согч хүүгээ хашруулсан Жунийг цэжөө. Тэрээр айдастай дахан харуулахыг хүссэнгүй. Харин Жэхэн түүнийг айдаа нуух гэж оролдож байгааг мэдэж байгаагаа хэлв. Тэрээр гайхшсан бөгөөд Жэхэн Куртер гэлтэд эсхийн тулд Нитогийн саяг өгөх санаж тасныг нь хүжээн зөвшөөрч инээс хэлв. Жэхэн ч түн шиг үн цэнтэй зүйлийг санаж болгож чадахгүй гэдгийг сануулхад манай хүү 17 настай хүнд энэ хөрөнгө оруулалт хийх галзуу гихтийн мастерч байх гэж зөвшөөрөв. Гэвч манай хүү куратор гэлт тулааны төрлийн рейдерүүдийг ажилд автгүйг сануулв. Тиймээс Жин тэднийг ил өөрчлөгдөх цалин болсон бөгөөд тэрээр тэдний анхны тулааны төрлийн рейдер авах болно гэж дүнснээ хүлээн зөвшөөрөв. Энд бас өөр зүйл нуугдж байна гэж мэдэрсэн Жэхэн үүнийг лавсан асуухад Лотос гэж үс түүнийг уруулж рейдерүүдийн холбооноос холбоо тогтоох нь нийтхүйн саяг санаж болгосон жинхэнэ шалтгаан гэвч Жин хүсэв. Мөн гэрээний дагуу ашигын ихэнх хувийг өөрөө авах боломжтой гэдгийг Жин хэлв. Гэвч түүнийг ярьж хаад Жэхэн өөрийн ашигч магадгүй зэсэн учраас ядажхан цаан удаа хүрэхэд зөвшөөрөөч гэж хүсв. Гэсэн хэдий ч өнөө хэрэгтэй тэрээр шидэд олдвор бүтээх чадвараа идэвхжүүлж уг зэсгийг холборт харж өгч байв. Тэрээр өөрт нь хангалттай үн цэнтэй учраас үүнийг зөвшөөрч Жэхэн зэсгийг гартаа барьж үзв. Тэрээр царайндаа инээн сүлэл татруулсан зэсгийг буцааж өгөөд энэ зэсэн өөрийнх нь хэв маягт тохирохгүй санагдлаа гэж хэлээд санаж тасанд нь тасархаас илэрхийлв. Түүнийг явахаар босоход Жан зэсэнд харагдаагүй юм уу гэж асуухад тийм гэж хижээгүй гэдгээ тэр өгүүлжээ. Энэ бол зүгээр ч түүний хэв маяг биш байлаа. Энэ удаад Жиан мөрч стервлийн олдор яригдж байхад хин тэр амтыг нь тоот юм бэ гэж асуув. Энэ бол түүний татгалзаж буй артан боломж бөгөөд дэлхийн хамаг мөнгөөрч үүнийг хөдөлж авч чадахгүй гэдгийг тэр сануулв. Гэвч Жун ярих зүйл байхгүй болсон гэж хэлэн түүнийг зөксөлөө. Тэрээр сайлтаагаар зөвшөөрч өгсөн гарах зур Жин юу ч үгүй хөлбөж архив. Түүнийг ясны дараа Жин сандал дээр унаж Жэхэн яг л өөрийн багш Сиан шиг нэгэн болохыг ухаарав. Түүний дотор өөр хижим бадарч тэднийг үүндээ харамсах болгоно гэж амлав. Үүний дараахан манай хүү гэртээ ирж хэдэд олдвор бүтээх ур чадвараа идэвхжүүлсэн Нитогийн саяны холбоорыг олж асна нь түүний ийм биш тавна гэж бодоогүй зүйл байлаа. Нийт хөв бол домогт тэмдэглэгдсэн агуу бөгөөд аюултай хорчлогын нэр юм. Өгзөө нефт хэмийн гүнд нуугдсан бэрмэл хэмээх боловч таньдардаг. Гэвч Жун өдөө илүү тооцоотой болгоомжтой байх ёстойгоо санав. Тэрээр хамдал хэр хүчтэй бол гэж гайхаад тортол ажил хүчтэй байж магадгүй гэж тооцоолов. Бүр хаттай тосдно гэсэн бодол нь түүнийг өөрийгөө энэ утгагүй нөхцөж байдлын улмаас галзуурсан мэт мэдрэхэд хүргэв. Гэвч тэр тэдэнтэй харьцуулахад өөрөө хэр хүчтэй бол гэдгээ мэдхийг хүсэж байв. Тэрээр эрд талаар дамжуулан өөрт нь үзүүлсэн хувь тавилан өөрчилж чадах болов гэж гайхав. Хэсэг хугацааны дараа Мессийн академийн үндсэн дугуйлангийн өдөрт зөвлөлийн хорлын өрөөнд тус академийн шилдэг сурагчид цуглж хийж зүйлэг өрнөсөв. Нэгэн нэмэгтэй тэднийг ойроос аживж байгаад баруул торчлогтой рейдерүүдийнхтэй андуурангуй хүчтэй авартайг нь гайхав. Гэвч түүнийг хамгийн их гайхшруулсан зүйл бол эдгээр дугуйлангийн өдөртөгчид бүгдээрээ нэрс хүн болох Минжи хүнийг эсвэрхээр ирсэн явтаж байв. Сургуулийн хамгийн шилдэг Вартен дугуйлангийн өдөртөгч Жонхин бүсэдда Жэхэнийг авах болно гэдгээ мэдтээд үүнийг хүсгээ болохыг шаардав. Өөр нэгэн дугуйлангийн өдөртөгч өнгөрсөн Жич бас Гвардиан бүлэг шилдэг сурагчдыг авсан учраас энэ удаад тэдний гэдгийг санаалав. Мөн шидтэн болон тулааны уршигын рейдерүүд бие биенийхээ нутагт эсгэрт орцдгоо дөрөн байдгийг санаалаад энэ нь Жэхэнийг тэд авах ёстой гэсэн үг болохыг хэлв. Өдөртөгчдийг ажиглаж буй охин тэдний зургийг тогтлон авч саяхан ярьсан нэмэгтэйг өөрсдийн дугуйлан гэхлүүлэхэд уран зориг өгсөн юу нэрээр нэрлэгдсэн Син дугуйлангийн өдөртөгч Хаанжан гэдгийг танив. Өрөөнд байсан өөр нэг залуу Жанжо Ханданжи хэн бол тулаан шидтэн гэдгийг хөвөл мэдээлжээр тодорхой болгосон дахад шидтнүүдийн дугуйлан түүнийг эсвэрх ямар ч утгагүй хэмээн түүний тэнийг яриаг болохыг анхааруулав. Өнөөх эмэгтэй зургуудаа догтлон асаар байгаа сайхан ярьсан залуу бол 2 дугаар байранд бичигддэг. Гархам дугуйлангийн өдөртөгч Канжуг гэдгийг онцлов. Жэхэн бол бас дайчны төвлийн хүн учраас өөрийн дугуйлан төсөхөр нэр дэвшигч мөн гэдгийг хэн дахин батлав. Гэвч Жуг түүний энэ үгийг худлаа хэмээн нэцав. Бүх зүйлийг шудраг байлгахын тулд Жан Жэхэнийг аль дугуйлан дөрхөө өөрөө сонгож хамгийн сайн санаж тасныг нь болцох боломж олохыг санаж болох. Жуг үүнийг тиймч амар биш гэж тохиорхаад
Тэд энэ даах яагаад цогсноо мартсан бололтой химэн жаныг тэнэг гэж дуудав. Тэрээр түүнийг өөрөг тархинасаа илүү бочин сайтай гэж шүмжишнээ ширүү маргааг өрнө. Дугуйлангууд олон нийтийн анхаарч байдаг бөгөөд олон гэртүүд сайн амжилт үзүүлсэн соргчдыг сонгон шалгаруулсан тулд дугуйлангуудыг анхаарчтай анжигчдаг. Үүнээс болж дугуйлангийн өдөр төвчид хоорондоо тэнцвэртэй байдлыг хатгасхай хичээсээр иржээ. Гэрч камертай ахын Жэхүнийг аюултай бөгөөд дугуйлангуудын барьж ирсэн энзэг тэнцвэрт байхыг бүрэн үгүй хийж магадгүй гэж үзэж байна. Тэднийг маргаалж хооронд ширээний ард суусан дөрөвдөх өдөр төвч бүгдээрээ Хүн саналаад санал болгохыг санал болгох. Хэрэг тэр зөвшөөрвөл бид биедээ урьдчилан мэдэгдэх болно. Гэхдээ Жэхүнийг асан дугуулан түүний найз нөхдөс хэнийг ч авч болохгүй бөгөөд академийн дээр хаяж 2 арга хэмжээнээс татгалзах ёстой. Комертэй эмэгтэй сайхан ярьсан гуравдагч нүд дугуулангийн өдөртөгч чөнгөгч эмэгтэй зургийг ярагчлан дарж авав. Түүний дугуулангийн өрөөнд байгаа дугуулангуудаас хамгийн бага алдартай нь боловч тэрээр үнийг өөрийн хүчээр өргөжүүлж чаджээ. Жэний санал сайхан байна гэдэгтэр зүг санал нэгдэж бусд нь түүнийг дэмжив. Комертэй эмэгтэй тэдний энэ уулзалтанд гайхширч үгээр сайхан нийцүүлж бичиж чадна гэж найдав. Үүний зэрэгцээ манай хүүд энэ залхаж хамт хаашаа юм явахыг хүсв. Энэ түүнийг үндэсний редрүүдийн фестивальд хамт явахыг хүсэж байгаа эсхийг асуухаар залхсан байжээ. Тэр яагаад гинт энэ зүйл асуусан бол гэж гайхаад ингэнд харах зүйл их байдаг бөгөөд редер бүр амьдралдаа ядаж нэг удаа тийшээ очих хэвээр гэж өжөө хэрсэн гэдгээ бүтнээ хэлв. Жихэн бусад залуус бас явах юм уу гэж асуухад энэ хэсэг чимээгүй байснаа бусад залуус цаг цав байхгүй гэж хэлв. Эцэст нь Жихэн тэгвэл хамт явцгаая гэж санал болгов. Тэрээр хар цац цэцэрлэн хөвчих цаг нь басан бөгөөд хорт хийхээс өмнө юу басныг бодож үзвэл одоо тийшээ очих нь муу санаа биш гэж үзв. Тэрээр өөртөө тул тодлох шилдэг хүзрэг оч чадна гэж найцаар байлаа. Хаймдаж бас адил. Хизээ ямар байгааг нь түүнийг асуухад тэр яг 2 хоногийн дараа буюу 4-р сарын 25-нд явъя гэж санал болгоод баяр зөрөөж өглөөний 9 цагт цэцэрлэг түрээсэнд уулзцгаая гэжээ. Энэ удаад төчөөгүүдээ тэр баяртай байсан тул Жэхүн түүнд үүний хөвчтэй хан гэж хэлжээ. Тэд уцаа тасарсны дараа уцаа шигтэн мөн хөвчтэй дах болно гэж итгэжээ. Өдөргүй манай залуу ямар нэг зүйл мартсан тул академи руугаа буцаж иржээ. Тэнд байхдаа тэр эрэгтэйчүүдийн давхарт юужинтай таарч түүнээс ирхэн болохоор бодоо юу гэж асуужээ. Ууртай нарахгүй тэр бараг түүнийг дарамтлах шахсан ч дараа нь түүнээс асуух зүйл байгаагаа хүжээжээ. Тэрээр үндэсний редрийн баярт хамт ирж болох эсхийг асуухаар гэхэд түүнд хэлв. Баярын өглөө энэ цэцэрлэг түрээсэнд ирээд хитрхи ирдэгчвүү гэж боджээ. Удалгүй манай залуу гарч ирээд түүнийг ирдэгчнийг гайхав. Тэрээр ирдэрж газар орныг нэг тарж харахаар төлөвлөж байсан ч тэр түүнээс ч ирдэгчээ. Тиймээс тэр төтгшөөр хаяг санаж болгов. Түүнийг алхан ороход энэ узайж халууцсан хацраа гараараа таглаад хэсэг зог төсөв. Энэ үеэр эргэн тойрны зарим хүмүүс Жэхүнийг таньж түүнтэй хамт явж буй сойныг басарч харав. Тэдэн рүү чирсэн зөөн хүний хурцнаас зайс хийхийн тулд энэ нүүр буруусан баг зэрэг эвгүрхэж хэлв. Гинт Жэхүн түүний гараас барин хортон гарахыг санаж болгосон тэр сандаж чархав. Тэд ганцаараа байх үедээ Жэхүн түүнээс өөрөө нийгмийн айдастай байж яаж юм газар хамт ирье гэж гуйсан юм бэ гэж асуужээ. Тэрээр одоохондоо дас чанжаагүй байгаадаа уурчлалгүйсэн боловч манай залуу түүний дуртайг нь мэдхнийг тоосны газар байгаар дуртаад өглөөний цагаан уусан эсхийг нь энгийнээр асуув. Энэ түүнийг өөрийнх нь дуртай тоосны газрыг мэддэгт гайхан түүнийг дагаад явав. Юужин академи дээрч үндэсний редрийн баярт хамт явахыг гуйсан тэр орой манай залуу бүсэд залуус цар завгүй гэж хэлснийг шууд санав. Юужин түүнийг ямар ч байсан амралтын өдрүүдээр бүтэн гэртээс хомжино гэж шавлахад Жэхүн толгой дээр нь гараа тавиад ашигын төлөвлөгөө гаргацсан тол уушлалт гойжээ. Тэр дараагийн удаа хамт явъя гэж санал болгосон ч юужин хэсэг чимээгүй байв. Цэцэрлэг түрээсэнд байх хугацаанд манай залуу босон эргэн тойрны харж зарим тоглоом тоглоод тост идэж цагийг өнгөрөв. Өдөлгүй бороо орж ирсэн тул Жэхүн шөхөр авахар яваа. Цаг агаарын өрчлсөн мэдэн тэтгэдэггүй шалтгаан юм гэж тэр хэлэхэд энэ санаж нийлв. Хэсэг хугацааны дараа манай залуу зураг авахыг санал болгосон энэ гайвчээ. Тиймээс Жэхүн ийм газар ирсэн бол заавал зураг татуулах ёстой гэж сонсон тухайгаа ярив. Тэрээр үүнд эвүүрхэж байгаа эсхийг нь сайн мэдгүй байсан тул эргэж хараад хэрэг хүсэхгүй байгаа бол буцаж авцгаая гэж хэлсэн боловч энэ түүнийг зөксөөгөөд зураг авахар болов. Тэднийг орж ирэхэд нэг залуу тэдний хөөрхөн хосууд химээ нотов. Энэ залуу танил санагдж байгааг мэдэрсэн Жэхүн зураг авах гэснээ түүнд хэлв. Бусад хүмүүс тэд яг хосууд шиг харагдаж байна уу гэж бодоод энэ дахин ичиж улаа. Зурагт зөрөөж реквизит сонгож болох талаараа чигтний хэлэхэд баяртайгаар туулан чихтэй даруулга сонгосон нь манай залууд жаахан хачин санагтв. Хамгийн муухай нь тэр бас түүнд өөрний даруулга авч гисэн бөгөөд манай залуу үүнийг зөвхөс өөр аргагүй төрөв. Эхний зурган дээр тэд хоёулаа ирж барьцсан байсан ч өдөлгүй ижүү чөлөөтэй болов. Тэдний гараад ирэхэд зургийн нэг нь эвдэрсэн байна гэж Жэхүн гомдолцоход ажилтан машиныг засахыг даалгасан ажилтан мартаж архсан голчтой хэмээн уушдаггүй. Эвдэрсэн зурганд мөнгө төлөх шаардлагагүй гэж хэлсэн ажилтан үүнийг ирээдүгээ хамтдаа бүтээх хоосон зэ гэж бодоорой гэж хүсв. Ингээд энэ Жэхүн түүний ирээдүйд болов гэж бодож эхлэв. Манай залуу түүнийг гайхшруулан ширтэв. Бас хачин өнгө айсаар тэр эрэхтэй одоо цагаан хамгаалж ижиж ирээдүгээ баталгаажуулж чадна гэдгийг дурдв. Тэднийг би түрээс гарахад Жэхүн эн чинь ер нь юу байсан юм бэ гэж гайхаад
тэр ажилтан жаахан сэжигтэй санагдсан ч түүнээс ямар нэгэн манаа мэдрэгцэнгүй гэж боджээ. Энэ түүнийг арт талаас нь харж байгаад эцэст нь төвөгдсөн байж түүнд худал хэлснээ хүлээв. Тэрээр бусад залуусаас хамт явахыг хүссэн эсхийг асуугаагүй бөгөөд зөвхөн түүнтэй хамт цагийг өнгөрөөхийг хүссэн шунлаасаа болоод тэгснээ тайлбарлав. Манай залуу хэсэг зур хэлэх үггүй зогсож байснаа. Таман шүний мансар өвчтэй тарч байснаа санаад эцэст нь инээд сайхан цагийг өнгөрөөсөндөө баяртай байгаагаа хэлв. Тэр ямар нэг зүйл хийх гэсэн ч эргэлзэв. Өөртөө идэвхтэй болоод тэрээр түүнээс дуулах чухал зүйл байгаагаа хэлв. Гэтэл гинт ойрцоо дүрж болж тэднийг цачав. Тэр даруй баярт хөрсөн ирсэн бүх зочдод дүнжин нэвтэрсэн тухай зарлаж хүргэв. Энэ асуудлыг шийдвэрлэхээр хэд хэдэн рейдер илгээвдэж гал төмөр бүх нутагт эсгэрийг хамарч байгаа тул зочдоос аюулгүй газар руу нүүлгэн шийдвэрлэхийг хүсв. Цочирдсан манай залуу энэ хинжээний манаа дүнжихөөс ирээгүй гэдгийг ойлгов. Гэрээс нь манаа цусны үнэртэй байсан бөгөөд жихүүн яагаад гэдгийг гайхав. Рейдерүүдийн нэгэн зочдод энд аюултай учраас зогтох хэрэгтэй гэдгийг хэлв. Бас тэрээр тэднийг аюулгүй газар руу чиглүүлэн зогтоохыг хичээв. Бид эндээс гарах ёстой гэж энэ жихүүнд хэлэхэд манай залуу бид гарахгүй гэж хэлээд манай ижүүлэгчээ идэвхжүүлв. Хүмүүсийг аюулгүй газар руу чиглүүлж байгаа харагдах тэр нашнаас болж альж талаараа өгөх магадaltaй гэж тэр эмэгтэйд хэлжээ. Түүний бацнаас хамаагүй хортон очрыг навцсанд хүмүүсийг чиглүүлж ясан залуу гин тэнэ. Чи агуудайсан мөн үү гэж тэр жүнгээс асуухад жихүүн инээд эндээс зайл гэж шууд хэлв. Түүнийг хариу үйлдэл үзүүлэхээс өмнө жихүүнтэй ярьчихжсэн залуу инагийн өмнө гинт гарч ирээд хосцоо хортоор цахилт хийхийг завдав. Ямар ч байсан манай залуу өндөр хурдтай байсан тул зан холбоог тэр даруй туулж гараас нь шүүрч авав. Тэр юу болохоо жихүүнээс асуув. Асрын агуудайсан гэсэн цалтай ч жүүн тэнч гайхалтай биш байна гэж тэр залуу шавсангүй хэлэхэд манай залуу түүнээс дахин нэг удаа асуугаад нөгөө залуугаа хорч өсөрөхөд хүрэх хүз моногийн урсгалыг ялгаруулжээ. Тэр залуу өөрийгөө одны 5 хүрээний нэг гэж танилцуулаад өөрт нь нэр өгөхийг зөвшөөрөөгүй ч жихүүнийг одон дөргөж болохтой нэртэй босох нь гарцаагүй гэвчээ тайлбарлав. Жихүүний уур нь хөрч энэ тэний нөхөр өөрийнх нь эцэг болж жүжигчсэн тэр настай яг адилхан болохыг танив. Энэ жихүүнийг дуудсан тэрээр одоо энэ байдлаас цогтож чадахгүй байх гэж бодож байгаагаа хэлээд өөрийнх нь ард үлгхийг хүсжээ. Энэ бол жүнгийн хувьд чухал хүн гэдгийг хэрэг ойлгоод түүнийг хизээч бас чадахгүй болчихно. Мөч мөчөөр нь тасдаж зовлон амсаална гэдгээ түнд мэдэгдэв. Жихүүн шидэт алтуураа бодит болгох чадвараа идэвхжүүлээд оронд нь тасчлах хүн бол чи өөрөө байгаад харамсаж байна гэж хэрэнд хэлв. Манай залуу алагч хийж балмангийн хэмжигтэй бүтээж тэд хоёулаа бие биелүүгээ дайран орцгоо. Мөргөлдөхөөс өмнө хэрэг жүнд түүний чамин илрүүрт нь ямар ч нөлөөгүй гэдгийг хэлээд хоёулаа тесэр хүчээр мөргөлдөв. Жүн хэсэг эргэцэж байгаад чулуунд нь талархал илэрхийлв. Энэ хэрэг өөрийг нь ухаанаа алдаасаа гэж хүсэж байгаа учраас 50 байх ёстойгоо харсан ч тэрээр ердийн хөрөө логикоор сэтгэх хэрэгтэй байв. Тэрээр энэ хүрээний сул тал юу байж болох ба энэ нөхцөл байдлаас гарахад нь юу төсөлөх талаар бодож үзв. Гэсэн хэдий ч түүнийг бодож байгаа зур хэрэг өөр бэр дайрт хийхээр түүн лүү өсрөн оржээ. Манай залуу аянг гинжнүүдэд идэвхжүүлж хэрээний гинжлүү харун зайлуулав. Гэсэн хэдий ч хэрэг ханцдаа нуусан чинжүүгээ гаргаж ирээд ирч буй. Гинжний дайртаас өөрийгөө хамгаалахад ашиглав. Гинжнүүдийг үл хайхран хэрэг зүтгсээр чинжааж барьсан чивтэй жүнлүү өсрөн гарч ирэв. Манайгийн хувьд тэр болон түүний дайсан ижил түшинд байгаач сануур сэрэм жалдуус. Энэд ямар нэг зүйл тохиолдож болцсогүй. Тул түүнээс холдож болохгүй гэж манай залуу боджээ. Тэр гинт аянг гинжнүүдийн нэг дээр гişин түн дээрээ сууж хэрээсүү дайран агаар толдож эхлэв. Гэсэн хэдий ч жихүүн хэрээний эрэнд бага зэрэг зүсэгдсэн тул өөрийгөө амжихийн тулд зэлосны ур чадвараа идэвхжүүлв. Дайсан нь маш хурдан гэдгийг тэр ойлгов. Үүж явж улам ирчинжиж эвзэхтэй мөч ортож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үсгийг хүсвэж тэрэгцэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарч сувглуу маань заавал бүртгүүлээрэй.